Тэгээд энэ хүнийг бас ажил хийдэг өгөөдөр би сайн бас сэтгэлтэй хэлж чадахгүй. Хөдөлгөөний бэрхшээлтэй болохоор ингээд өдөр тутмынхын амьдрал заавалчгүй хин нэгний тусалцаа байнга ингээд шаардлагатай байдаг байх гэж бодож байна. Хэрвээ хардаг байсан бол юм цоглуулна гэсэн харахгүй байна гэдэг чинь орон зайн баримжаа аюу хэцүү байх. Лифтнээс ахуулаад, шатаар буухаас ахуулаад хүндрэлтэй шиг санагдлаа. Улсын сургуульд сурдаг бах гэрээрээ хичээл заалгаж тэгэл байна. Соня, магийг томолдож. Дөрөв. Тий. Оосор. Човон гэж бодож хорих. Би нэг сая ажил хийж чаддгүй байх гэдэг хэлсэн. Тэг баг тэгж хэлсэндээ амар харамсаж байна. Би соёл урлагийн их сургуулийн өрөөрийн ангид суралцж байгаа. Эргээд ингээд нөгөө нэг ингээд ийм чадвартай би ингэх дуртай соёл урлагийн их сургууль одоо их сургуульд ингээд сурж ийнэ гэдэг ингээд ярихаар энэ хүмүүсийг өшөө илүү дэмжмээр нийгэмд ингээд хөөх одоо хөгжлийн бэрхшээлтэй хэцүү ингэж хандхаасаа илүү дэмжээд өгөх юм бол илүү их сайхан бас энэ нийгэмдэр ч гэсэндээ их сайхан гэрэл гээгнүүд бий болох юм болов уу гэж би бодлоо. Элчин сайдын яам, энтгэг улсын элчин сайдын яамд шалгалт өгөөд тэгээ scholarship буюу одоо тэтгэлэг тогтворт нь хамрагдаад Вау, үнэхээр мундаг хийж байна. Ясутад эд сургуулийн эрх зүйч мэргэжлэр төгссөн. Дараа нь Австралийн Queensland-ийн их сургуульд хуулийн магистр зэрэгээ хамгаалсан. Одоо Tesla Properties компанид хуульч хийж байгаа. Тэгэхээр мундаг юм байна. Би 47 дугаар сургуулийн 8 Б ангид сурдаг. Миний дуртай хичээл бол хим биолог. Яагаад гэвэл би эмч болохыг хүсдэг. Тэгээ хүн болгон яг ижлэх мөрөөдөлтэй байхгүй. Хэдий тэр хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй нөө харж чадахгүй нөө явж чадахгүй нөө энэ мөрөөдөлтөд хүрэхэд бол хөгжлийн бэрхшээл нь садлахгүй байх. Энэ хүн бариста гэдэг гэж байна. Кофений бүх төрлийг мэдж байна. Баристач аюу тийм мэдрэмж шаардсан зүгээр нэг ажил биш гэдэг. Арай л жоохон өөрөөр хийдэг болохоос энэ хүнээс бол үлгэр жишээ авахаар байна. Ер нь ингээд ажиллаж гэсэнтэй хийж явахдаа айгу урам зоригтой хийдэг. Надад ямар ч бэрхшээл тулгуурдаггүй. Ямар ч саад бэрхшээлгүйгээр энэ амьдралаа авч явж чаддгаа гэж хэлж байна. Тэгвэл харааны бэрхшээлтэй болохоор нэг хөгжим тоглоход бэрхшээл саад болдгоо. Мөрөөр хөгжим ямар гайхамшигтай юм бэ гэдгийг бусад орнуудад таниулах тийм зорилготой байгаа. Ер нь хөгжим тоглодог хүмүүс чинь мэрэгчлэн хүмүүс байдаг шүү дээ. Гэтэл одоо ингээд хөгжим тоглоод байж байна гэдэг бол маш агуу мундаг байна л да. Өөрөө би эмэгтэй хүн болохоор энэ хүнийг айгүй ямар гоё төвчээртэй, эрч хүчтэй, яаж тийм мундаг байж чадваа гэж бүр уулзмаар, ярилцмаар санагдлаа л да. За, сайн байна орон заяа. Илмэлдэгдэг. Гэсэн баг гэж юм. За сайн байна уу? Танилцъя. За намайг Отгонбаатар гэдэг. За чамаа ингэдэг вэ? Намайг Ташнам гэдэг. Тэгээд би бас таны бичлэгч үзлээ. Тэгээд бас кофе шопт ажилладаг юм байна. Бас ээж шиг хүн болно гэж юм. Үнэхээр бахархлаа л та танаараас. Мундаг мороор тоглох юм аа? Би бол одоо төвөг сонирхдаг. За. Тэгээд Монголын төвөг, дэлхийн төвөг сонирхдаг. Тэгээд өөрөөсөө англи хэлээр ярина. Харааны бэрхшээл ер нь альва одоо би эд эрхтэн харааны бэрхшээл гэдэг бол тухайн оны хөгжилд бас төдийлөн саад болж болдгүй байна гэдгийг бас нотолж байгаа бас нэг илэрхийлэмж байх гэж би бодлоо. Хэдий хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн яг бид нартай адилхан бүр биднээс бараг илүү зүйлийг ч ингээд хийж чаддсан юм байна. Нэг I stop Justin Bieber гэдэг сонсдсон юм дээ дуртай байна. Тийм би нэг одоо хоол их төвтэй. Хоолыг төртэй. Жишээлбэл одоо буруу зүйл хийгээгүй ч гэсэн надад би одоо явах алхнаа уучлаарай. Гэхдээ ирсэнд баярлалаа гэх мэт өөрт нь туссан бол баярлалаа гэж заавал хэлж гин. Тэгээд ямар нэгэн зүйл буруу хийсэн бол уучлаарай гэж хэлж гин. Зориг сангийн эмэгтэйчүүдийн манлайлагын хөтөлбөрт хамрагдсан. Одоо Австралид төгсөж ирсэн эмэгтэй эсвэгчдийн манлайлах ур чадваруудыг сайжруулахад чиглүүлсэн хөтөлбөрлөлтөө ер нь тухайн жилийнхаа шилдэг төслөөр шалгалтсан. Австрал сураад буцаж ирээд сурсан мэдснээ те нийгэмд бас хэрэгтэй айгүйх ажлууд хийсэн байна л да. Үнэхээр биширмээр Монгол эмэгтэй байна. Бидний бодож байгаа, сэтгэж байгаа энэ бүхэн яг л адилхан мөрөөдөлтэй
яг л адилхан зорилготой. Тийм бидний зүгээр харагдах байдал өөр бичлэг бид нэрийг үзээгүй шууд анхны харалтаар дүгнэлт хийх юм бол маш буруу гэдгийг би сая энэ бичлэгийг үзээд ойлгосон.